Одоо би өөр ингээд гадагшаа тутагшаа явдаг маа дандаа юм модоо цэцэгтэй тийм орчин айгу гоё харагдаж байгаа юм чинь манай Монгол чинь тэр маань багавтар болохоор яавал одоо зүлэгжүүлэх үү яавал цэцэглэгжүүлэх үү ч гэдэг юм уу тийм бодол ми байнга ингээд бэж идэг толгойд. Яг гэр бүлийн бизнес эрхэлдэг. Тэгээ манай хүн бид хоёр хоёулаа тарьжсэн. Би албан байгууллагада олон төрлийн мод тарьсан байгаа. Ажлынхаа хашаанд суугаар би 100 гаруй мянган мод тарьсан байгаа. Хуушмал байгаа. Жимсний моднууд байгаа. Мод тарьсан шалтгаан маань манай аж ахуйн нэгж нь би авчил компанид аж ахуйн нэгж эрхэлдэг. Тэр аж ахуйн нэгж маань гэр хороолт байдаг. Би бол одоо мэдээж модтой байсан сайхан л гэж бодож байна. Одоо давчих нар хэлж нь яг үүндээ хүүхд шиг штэ. Бид нар бол мод чинь жижигээс нь тарьсан. Би дараа нь зургийн үзэн манай хоол багаас нь тариад жил болгон урсалдаг. Яг арчилгаа айгүй шаардлагатай. Дараа нь тэр мод маань ингээ гоё болсон дараа айгүй сэтгэл өндөр бид нар тийм шороотой одоо юутай орчинд байдаг. Тэр мод тарьсан хүн болгоо орж ирээд ямар гоё ямар сайхан гэж хэлдэг. Тэр бол одоо биднээс өмнө бол зүгээр л ингээл тийм байсан штэ. Тэгээд тэрэн дээр яг хар шороомороо асгаж байгаа хүсжүүлж байгаа. Тэгээд тарьсан. Бид хэтийн бас хэлбэр бол бас биш штэ. Энд чинь зохих хэмжээний эдийн засаг орж, зохих хэмжээний хөдөлмөр орж, арчилгаа орж. Тэрийг айгу тухайн үед тийм юм байгаагүй. Яг бид зүгээр бас зохих хэмжээгээр мод авж байгаа газараас хүн амтнаас асууж агаад хийсэн. Тэгээ одоо бодоход бол жоохон харьцаа алдагдсан байдیں۔ Тийм мэдлэг хэрэгтэй байх байсан байлаа. Одоо ингээд шивгүй их урагчаар одоо суулгах цар тарьсан. Одоо суулгах гэдэг маань үндэстэйг ирдэг. Тэгээ маш жижигнэр тарьжсэн. Одоо манайх шаа бол битүү модтой. Манайх шүдэ худалдсан тэр юугаараа хийдэг. Тэгээд нөгөө ингээд шүршүүрээр усалж байгаа нэг гоё байдаг мод сэрэгдэг. Тэгээд доод тогоогоос байнга усаар дүүрэгдэг. Тэгээд өвөл бид нар модоо услаад унтуулдаг. Услаганаас гадна зөндөө юм байна. Тэр мод маань ингээд гудамшиг юмар ингээд ургацсан байлиг тэрний доотлих нь хар шороотой үнцийг бол бид нар ингээд дандаа тайлж цэвэрлэж усалж явдаг. Тэр тайралтанда намар бол айгуу сайн анхаардаг. Би энийг бол айгуу хүүхний хувьд айгуу дэмжиж явдаг. Одоо би өөр ингээд гадагшаа тутагшаа явах дандаа юм модтой цэцтэй тийм орчин айгуу гоё харагдаж байгаа юм чинь манай Монгол чинь тэр маань багавтар болохоор яавал одоо зүлэгжүүлэх үү яавал цэцэглэгжүүлэх үү гэдэг нь тийм бодол ми байнга ингээд бэж идэг толгойд. Хоногсон юм би бол ингэж л бодно. Зүгээр л хувийнээс ингээд нэг хүн очиод бол мод тариад ингэн гэж аахгүй байгуул албан байгууллага одоо нийтийн арга хэмжээгээр тарьж байгаа нь илүү надад сайн санаг. Тэгвэл илүү анхаарал дээрээ сайн санагддаг. Надад анх сонсоход аюу их юм шиг санагдчихсэн. Ер нь тэг боломжгүй зүйл шиг санагдчихсэн. Одоо тэгтээ ингээд Монгол орны нутаг дэвсгэр энэ төргээр ингээд явж байхад дандаа мод тарьсан тэр бүм хөтөлбөрийн моднууд одоо мод тарьсан тийм суулгацууд аюу харагдчих юм билээ. Ганц гэмэн арчилгаан дээр л анхаармаар юм шиг санагддаг. Би ерөөсө боддог би яармаг нис хоёр яармагт амьдардаг ажил маань нисэхт байдаг. Тэгээ тэр хооронд ингээд би ингээд байнга тэр одоо ногоо ургахаас одоо намар болтлох хугацааг би харж идэг бахан нүдэрээ зөвөр би тэнд ингээ харахад бол хаан дүүргээс бол одоо ингээд жишээлбэл манай тэнгэгтэл мол тариад ингээ байдаг. Тэг тариал мартчихдаг. Тэгээд манай тэргээр бүр мал их орж ирээд те ямар санда 2 чудаа би хаан уулын ерөө цотгцуулах руу уцтаж хэлжсэн. Одоо энэ малыг аваач одоо тарихын бодыг идчихэж байгаа юм чинь. Тэгэд ер нь малгай дээр арчилгаа малгайг ингээд байнга одоо тэм зориулж байна. Харьцангуй бол гайгүй болцсон л да машин тэрэг ирээд машинтай хүмүүс ирээд усалж идэг ганц нэг үед. Гэтэ тэрийг өшөө сайжруулмаар санаг. Тэгэхгүй бол урахгүй. Тийм жил болгоо уг нэг 2 мод нэмж тарьдаг.
Би ер нь ажилчтай л уриалдаг та. Өөр одоо онцлог одоо найз нөхдөд бол яриандаа бол байнга хэлдэг, ажилчтай л хэлдэг те. Одоо ойр байгаа хүмүүс л хэлдэг. Манай компани 2019 онд нийслэлээс явуулсан тийм арга хэмжээ болоод шалгарч ирсэн. Тэр үйл ажиллагааг бас дэмжиж тэр ажиллагааны хөтөлбөр эмнэлэг хилдэг одоо хороо байгаа юм л да. Манайх ч одоо манай аж ахуйн нэгдүгээр хороо байдаг. Тэр хан дүүргийн 9-р хороонд ажилладаг, байрладаг. Тэр 9-р хорооны хамт олоод ийм хөтөлбөр нийслэлээс явж байгаа, ийм танах оролцох боломжтой ийм хөтөлбөртэй шүү гэж танилцуулж ирсэн тухайн үедээ тэгээд 2019 онд гаргажсэн да. Үүнээс илүү үнээр бас өөрснөө үнэл тогтчулж бий болгосон тэднийг би үнсгүй би бол одоо танд сая төгрөг өгье там одоо төгрөг би хийж өгч тэр бол надад.